Сандатганы эрхэмсэг баг тамирчид эрхэм багш дасгалжуулагчдаар өнөөдөр улсын нэгдсэн хүүхдийн спортын 8 дугаар баг наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа аймгийн өсвөрийн авраг шалгаруулах 2025 оны ширээний теннисийн тэмцээн спортын дидмастер бие тамирын тэргүүний ажилтан алтан гац цолонд Ариагийн нэрэмжит аймгийн насан туршидын 2025 оны авраг шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд болсныг баяртайгаар уламжлая. Нээлтийн хүрэлцсэн баг тамирчдаа халуун баяр хүргэж хүндэтгэлийн эндэртэй эрхэм зочдыгоо хүндэтгэж байна. Улсангийн бие тамирын спортын газрын дарга баяр тууг Өнөөдрийн тэмцээний нэрэмжлүүлж байгаа бие тамирын спортын дидмастер бие тамирын спортын тэргүүний ажилтан алтан гац цолонд Ария Улсангийн ширээний теннисийн холбооны тэргүүн буян жаргал Улсангийн ширээний теннисийн холбооны тэргүүлэгч спортын мастер Батбаатар тэргүүлэгч Инхот басан жав спортын дидмастер тэргүүлэгч Ария спортын дидмастер тэргүүлэгч Хадбаатар өнөөдрийн Минхойдсаны манай холбооны тэргүүлэгч Биндрия Анхойр гэсэн хүмүүс хүрэлцэн байна. Өнөөдрийн тэмцээний зохион байгуулж байгаа аймгийн ширээний теннисийн холбооны нэрэмжийн дарга Наранбатар Ариун болноороос хүрэлцэн байна. Халуун баяр хүргье. Ингээд яг одоо баг тамирчдад өнөөдрийн дэслэгэнд оролцож байгаа та бүхэндээ итгэл дараа бүтээг өгнө хэмээн Батбаатарыг өрж байна. Тамирчид хэрэгсэндээ аймгийн бие тамирын спортын газрын дарга баярлуулна. Спортын дидмастер ширээний теннисийн спортын дидмастер Ахмад тамирчин Ариагийн нэрэмжит 2025 оны аймгийн авраг шалгаруулах насан туршид өсвөрийн тэмцээн тамирчин шүүгчид байна. Тэмцээний ерөнхий шүүгч спортын мастер Батбаатар. Тамирчид сайн байцгаана уу? За юуны өмнө өнөөдөр Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын анхан шатны тэмцээн буюу ширээний теннисийн өсвөр үеийн аймгийн авраг шалгаруулах тэмцээн маань 5 насны ангиллаар зохион байгуулагдаж байна. За мөн насан туршидын 2025 оны аймгийн авраг шалгаруулах тэмцээн маань Ахмад тамирчин спортын дидмастер Ария одоо багшийн ахын нэрэмжит ингэж зохион байгуулагдаж байна. Ингээд нийт тэмцээнд маань нийтдээ 10 гаруй багийн 120 гаруй өсвөрийн тамирчид бас оролцож байгаа. Одоо урд оны өмнөх жилүүдээс бас оролцогчдын тоогоор харьцангуй олон байгаа. Тэгэхээр энэ маань одоо юу гэж байна гэхээр Увс аймагтын ширээний теннисийн спортоос хөгжиж эхэлжтэй маш олон хүүхэд багчууд ингээд бага наснаасаа эхлээд энэ спортоос хичээж байгаанаас ингээд онцлог байна. Ингээд утгагүй Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын шигшээ тэмцээн маань Улаанбаатар хотноо 15-аас 17 насны ангиллаар зохион байгуулагдана. Тэгэхээр энэ тэмцээнээс шалгарсан өсвөрийн 4 тамирчин маань Улаанбаатар хотноос Монголын 21 аймаг 9 дүүргийн одоо өсвөрийн тамирчдаагаа бас өрсөлдөх ийм одоо тэмцээн байгаа. Ингээд нийт тэмцээнд оролцож байгаа баг тамирчдаа спортын өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд тэмцээний үйл ажиллагаа нээсний мэдгдээ. Ингээд нийт баг тамирчдаа хүндээ амжилт хүсэж Монгол улсынхаа алтан саянд төрийн дадлага газрын төрийн дэвлэг шилжүүлсэн.
Баярлалаа. Ингээд яг одоо энд уран зохиосон нийт 120 гаруй баг тамирчтай мэндичилгээ дэвшүүлж амжилт хүсэж бүхэлд өгнө. Микрофоно аймгийн Ширээний дэсний холбооны тэргүүн буян жаргал таныг хүндэт хүрч байна. Тамирчдынхаа энэ өдрийн мэндийг хүргэе. 2025 оны аймгийн өсвөр насан туршидтын Ширээний дэсний аврал тэмцээн эхэлж байна. Энэ жилийн тэмцээний онцлог гэвэл Монголын хүүхдийн 8 дахь их спортын наадмыг Ухтад зохион байгуулж байгаа. Манай шадарсан тамирчид маань Улаанбаатар хот руу тэмцээнд явна. Тийм болохоор одоо бид та бүдтэй спортын өндөр амжилтыг хүсэж байна. Мөн насан туршидтын тэмцээнийг спортын мастер биеийн тамирын тэргүүний ажилтан Алтан гадсууданд Ариахын нэрмжлэг мөн зохион байгуулж байгаа. Ариах бас энэ тэмцээний ивент итгэж өсвөрийн тамирчдыг шагналт 4 дугаар байрыг бол гаргаж байгаа, ивент итгэж байгаа. Мөн насан туршидтын шагналыг бас ивент итгэж байгаа. Ингээд Ариахтаа бас баярж байгааг хэлж танд бас эрүүл сайн зовтныг хүсэж байна. Ингээд нийт тамирчтай амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Хэвүү Хувсаймагт Ширээний дэсний аймгийн аврах шалгаруулах өсвөрийн болон насан туршидтын холбоог төрлөөр явагдаж байгаа тэмцээн 120 гаруй гэдэг бол бас нийлэлгүй өндөр амжилттай тоо. Тэгэхээр спорт бол энэхүү Ширээний спорт бол маш сайн хөгжиж байгаагийн нэгэн үзүүлэлт юм аа. Тэгэхээр өнөөдөр энэхүү 8 настай болчихроос сая настай бүрээ энэхүү спортоор хичээлж байгаа. Тэрний төлөөлөл нь тод жишээ. Спортын бид мастер, биеийн спортын тэргүүний ажилтан Алтан гадсууданд өнөөдөр энэхүү тэмцээний нэрмжил болгож байгаа Ариахыг бас хүндэтгэн та бүхэндээ нийт баг тамирчтай нэмжлэгээ дэвшүүлэх хэмээн бас өрн зарж байна. сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сави тавхан дөрөг танилцуулъя. Би Ухаангийн дэс сумд төрсөн жолооч мэргэжилтэй 9-р хаз тээврэг удирдах газар аймгийн захиргаанд ажиллаж байгаад одоо тэтгэврт байгаач хүүхэд ахчуудтай спортыг хөгжүүлэхийн төлөө шатрын холбоо, теннисийн холбоо, волейболын холбоонд ажиллаж байгаа байсан. Одоогоор хүүхдүүд шатар зааж Сум аймгийн аврах төрж байгаа. Улсад бас хүүхдүүд байлдаад ямар ч байсан хэмжээндээ бэлдэж байгаа явж байна. Тэгээд одоо энэ ажлынхаа амжилтын тухайг та нарт нэг танилцуулъя. Байгууллагынхаа хөдөө ажлын аврах услугын манлайж болооч хувьсгал салбартын нэвлэгжсэн алдар алт мөнгө хүрэл медаль Алтан гадсууд нь байгууллагаараа улсын авраг авчаасан. Спортын дөрөв биеийн тамирын спортын тэргүүн шатраар аймгийн 4 удаагийн авраг дэд мастер цолтоо баруун бүсийн багийн тэмцээний хошоо авраг теннисийн 4 аймгийн авраг дэд мастер цолтоо волейболын аймгийн авраг 1-р зэрэгтэй аймгийн уран бугуудын авраг ингээд 4 нөр төрлөөр аймгийн авраг хийсэн байт юм аа. Би өөрийнхөө нэрмжид шатрын тэмцээнийг одын хүүхэд насан туршид гэсэн ангиллаар 23 онд зохион байгуулсан. Одоо ингээд өгн хүүхдүүдийн тэмцээнийг бас давхрын үйлч хийжсэн. Дэсний холбоотой ойлголцохгүйгээр одоо ингээд би хүүхдүүдийн зар гарцсан учраас зөвхөн 4-р байрыг шагнаж байгаа шүү. Тэгээд одоо энэ спортыг яагаад ингээд өөрийн нэрмж толгойд явуулж байгаа гэхлээр би өөрөө нэг хэр сайндаа биш. Их мөнгөтэй биш. Яавал хүүхдүүдийн спортыг хөгжүүлж баруун тав болно. Улсад тамирчин бэлтгэх вэ гэдэг нэг өчүүхэн тус нэмэр болох болов гэдэг үднээс л биеийн тэмцээнийг ивент итгэж
явуулж байгаа шүү. Хүүхэд охчуудын захиж хэлэхэд спорт гэдэг бол яг амжилт гарах чинь залуу насныхаа байд юм шүү. Тийм учраас яг л амжилт үзүүлэх гэвэл бага наснаас нь яг залуу наснаа дид тоглож амжилт үзүүлнэ. Түүнээс биш одоо бидний нас бол зүгээр сонирхоод эрүүл мэндийнхээ төлөө явдаг нас шүү. Тийм учраас энэ хүүхдүүдтэй спортын нэг амжилт үзүүлээд улс бүс дэлхийд одоо амжилт үзүүлэхийг хүсэж байна. Та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсээд эрүүл энх саруу сайхан байхыг хүсээрээ. Тэгээд энэ тэмцээнийг ивент хийж байгаа Ахмад Тамирчны хувьд дахин амжилт хүсье. Баярлалаа. Яг одоо энэ хорон зогссон нийт багт Тамирчтай багш дасгал жуулах шүүгч нартай зориулаад Хоровын жаргал зовлон 2 хувцас багтаасан хосгүй нэгэн үндэстэн Азийн цэжлэн оршноо гэж Монгол Эрдэнэт болоотой морин хөрийг хөгжихээр нийт багт Тамирчтай мэдчилгээ дэвшүүлэх хэмээн улсын тэргүүний цогцлбор 1-р сургуулийн авиаслах сурагч Баттүрийг дайсаарч байна. Батулдын хөгжим Жонон
За баярлалаа. Өнөөдрийн сэдвэн Овсагийн Ширээний дэсийн холбооноос хамгаалж байгаа аймгийн авраг усрын авраг чадвар тэмцээний нийтлэл яснаа энэ хүрээнд хүндрэлж байна. Иргэн багтаагчдаа амжилт хүсье. Өөрсдөө өдрөс төгсгөлтийн Ширээний дэсийн нийт багтаагч таваад ус дэлхийдээ нэгэн зэрэгсэн амжилт олон тавьчихсан. Энэ дундаас төрийн багийн үрийн үлдсэн цагаараа өнөөдрийн нийтлэлээс энэ түрээд өндөр өсгөө татаж байна. Баярлалаа. оны аймгийн аврах шалгуур болох өсвөрийн болон насны хүрээчдийн тэмцээнд энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. За энэхүү тэмцээнийг бас өөрийнхөө нэрмжт болгон зохион байгуулж байгаа спортын дэд мастер Ари ахтай бас та бүхнийг уулзуулж байна. За өнөөдрийн тэмцээний талаараас та сэтгэлдээ хаваалцаач. За өнөөдрийн тэмцээнийг миний нэрмж тэмцээн болгож өгсөн энэ теннисний холбоо спорт орооны удирдлагад баярлалаа. Тэгэд өнөөдрийн тэмцээний онцлог бол энэ хөөгчд багчид Ирээсийн тоглолтын ур чадварыг дээшилсэн байна. Одоо энэ усан бас ямар ч үснийг бүс улсад яваад байгаа боломжийн тамирчид бэлдэж байгаа юм байна гэж энэ өвснөр болоод 2 дугаар 10 жил 6 дугаар сургууль 5 дугаар сургууль гэсэн усуд одоо баяр өмгөө сон байна. Одоо эдэнд бол баяр хүрмээр байна. За таны хувьд бас залуу наснда дөрвөн спортын төр аймгийн авраг болсон гэж энэгээ бас нэг тодтогод хэлвэл. Би бол нэг жолооч хүн чинь надад нэг их багш гэж янз бүрийн спортод багш байхгүй зүгээр өөрийн дур сонирхлоор бол хичээлж энэ дөрвөн төрдөөс гадна дөрвөн төрдөр аймгийн аварга үнэлэх бас мундгийн байна гэж одоо өөрийгөө л үнэлж авч байгаа. Гэхдээ ер нь бусд одоо ингээ бильярд байд юм уу? Дартс байд юм уу? Шага байд юм уу? Би ерөөсөө бүх спортод хичээлдэл өнөөдөр зүгээр яг аймгийн аваргаас хэлж байгаа болохоос биш. Ер нь бол одоо ингээ хөөхд багчууд хэлэхэд хүн хичээвэл ер нь амжилт гарч болдсон байна. Өнгөрсөн 24 онд би шатраар аймгийн аварга жишээл залуучуудад тоглол аймгийн аварга авч яах гэдэг чинь нас ирэн хамаагүй байна л гэж одоо хөөхдөд багчуудад өнөртэй л хэлмээр байна. За тэрэнд өнөөдөр зохион байгуулагч бас ширээн теннисний бас энэ хөгжил яг одоо тоглож байгаа хүүхдүүдийн энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн ур чадвар ер нь ямар байна? Ур чадвар бол мундаг байна. Тэрээс энэ бол хүүхдүүдийг хэлэхэд л одоо энэ биеэ барихгүйгээр сайхан тоглох ёстой маа. Одоо эдэн чинь сайхан яг техникээр нь сурч шүү дээ одоо хүүхдүүд. Одоо бидний теннис гэдэг чинь нэг л яваа зогсчихдаггүй байсан бол одоо нэг хүүхдүүд ирээсэл давуултын чил довтлон юу гэж чинь довтлсныг хариултын яаж контр хийх вэ гэдэг чинь одоо энэ хүүхдүүд багчуудын багш нар нь бол бидний үес бол хамаагүй үлээс сурсан байна. Одоо энэ нь л одоо дахин яг дахиад нэмж сурч улсын хэмжээнд л гаргаж ирэхээр л ингэж тогломоор байна. За энэ жил бас Улс аймгийн түүх 100 жил болно. За яг энэ 100 жилийн одоо үйл ажиллагаа явж байгаа энэ цаг үед бас яг спортын төрлөөр бас таны нэрмжлийн тэмцээн болж байна. Тэгэхээр энэ 100 жилтэй холбоотойгоор сайхан бас сэтгэл бас дурсамж байвал яриад тэгээд хүмүүс сайхан мэдлэгээ хөргөжтөн. За миний бодсоо юм байвал энэ 100 жил дээр нэг бүх барилдаж мөр уралдана гэсэн нэг ойлголт байгаад байдаг. Сургаар авдаг 93 маа. Миний бодлоо энэ хамаг амт нь ивент идэх зөндөө мөнгө өгч байна.
энэ спортын төрлүүдийн нэг шатранч байна уу, теннисч байна уу, саксанч байна уу. Одоо энэ бүх төрлийн тэмцээнийг л одоо 100 жилийн нойд гэсэн нэг энэ Ус аймгийн удирдлагад хэлэхэд түрүүн би нэг хүмүүсээр хэлүүлсэн чинь зөвхөн 3 төрөл дээр явна гэсэн нэг ийм юм яриад байна. Энэ бол 100 жил гэдэг бол бүх спортын төрлөөр энэ бол зөвхөн сэтгэл байвал мөнгө төгрөг бол одоо энэ нэг хөтөлбөрийн гаргаад ингээ гараад ирчихвэл одоо ивент итгэдэг хүмүүс бол би зөндөө гараад ирнэ гэсэн л ойлгоцсон надад байж байгаа. Усаас болоод одоо нэг энэ зөвхөн 3 спорт дээр л ингэж явцуурангүй байна. Тэгээд одоо энэ үеийн спортыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа бүх спортын холбоод одоо чинь холбоод авч явдаг болсон шүү дээ. Энэ холбоод нь энийг ягаад аймгийн удирдлагад хэлээд одоо энэ спортуудыг бүх төрөл дээр нь ингэж явуулмаар байна гэдэг л хүсэл тавьмаар байна. Миний хүсэлтийг хүлээж аваад аймгийн маань удирдлагууд одоо нэг төгсөлт дааж аваад явуулчихдаг тэмцээнүүд шүү дээ. Энэ чинь зөвхөн санаачлал ирээсээ хэрэгтэй. За ингээд спортын төлөө зүтгэж байгаа бүх байгууллага Ахмад болоо залуу үед бүгдэнд баярлаа. За тэгээд бас 100 жилийн мэндийг хүргэж. За 100 жилдээ бүгдээрээ энэ спортын өндөр амжилт гаргаж идэвхтэй оролцохыг уриалж байна. За баярлалаа. За баярлалаа. За аймгийн аврал шалгаруулах тэмцээнд явж байгаа. За энэхүү аймгийн аврал шалгаруулах тэмцээнд Ууснор клуб хамгийн олон тамирчинтай оролцож байгаа юм байна. За дээрээс нь бас миний ойлгож байгаагаар Ууснор клуб яг Улаангомдыг ширээн теннисний спортыг сүүлийн 10 гаруй жил бас доктортой ингэж дэмжиж хамтарч хөгжүүлж ингэж явж байгааг гэж ойлгож байгаа. Та одоо энэ тэмцээний талаар сэтгэлдээ хаваацаа шгшнэн тамирчинтай өрөө. За баярлалаа. Манай Ууснор клуб бол одоо 2022 оноос хойш бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь бол коронавигийн бас үйл ажиллагаа явуулсан. Сүүлийн 2 жил доктортой одоо хүүхдүүд нь хичээлж одоо сургалтандаа хамрагдаад энэ жил бол хоёр тэмцээнд оролцсон амжилттай. Хоёр тэмцээний Улаанхум сумынхаа нэрмж тэмцээн дээр багаараа бол төрүүлсэн байгаа. За мөн одоо аймгийн аварга 2025 оны аймгийн аварга шалралт тэмцээндээ 5 насны төрөлдөө 5 олон хүүхдүүд маань оролцсон. За өчигдөр бол 3 наснд болсон 9-ээс 10, 11-ээс 12, 13-аас 14 энэ наснд одоо 8 медаль авсан. Одоогийн байдлаар бол багийн өрсөлдөөн бас төлөвлөж явж байгаа. За одоо өнөөдрийн байдлаар бол 2 нас 8-аас доош нас 15-аас 17 насны 2 одоо насндаа хүүхдүүд нь өрсөлдөж байна. За тэгээд ер нь бол хүүхдүүд маш сайжирсан байна. Хүүхдүүдийн ур чадвар сайжирсан байна. Хоорондоо маш сайн өрсөлдөж байна. Тэгээд өмнө говь сумаас ирсэн тамирчид бас хүүхдүүд юм бол чансаа маш өндөр. Өдрөөс одоо суралцах юм их байна. Хүүхдүүд маань хоорондоо нөхөрсөг бас дараагийн хасын төрөлдөө тоглоно гэдэг За яг хүүхдүүдийг бас ширээн теннисний спортод дуртай болгож бас яг тогтмол юм үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ танах. Энэ хүүхдүүд ер нь хэр идэвхтэй хамрагддаг, эцэгчид ер нь хэр дэмжиж байна? Ер нь хүүхдүүд одоо сүүлийн үед хүүхдүүд их сонирхдаг нэлээд хүүхдүүд маань одоо олон хүүхдүүд бүртгүүлсэн. Тэгээд яг одоо бас манай аймгийн хэмжээнд спортын хорооноос ч юм уу те бас бодлогын хэмжээнд бас нэг дасгалжуулагч багшийг одоо нэмэх тэгээд өшөө давхар нэмэлт одоо клубүүдийг ажилуулах ч юм уу тийм юм бол бас өрсөлдөх чадвар нэмэгдэх болов гэж бодож байна. Одоо аймгийн хэмжээнд одоо ганцхан одоо манай Ууснор клуб байна. Тэгээд хүүхдүүд маань яг хаа тогтмол хичээлж байгаа. Гэхдээ өрсөлдөөнийг одоо нэмэгдүүлэхийн тулд өшөө дахиад нэг хэд хэдэн клуб байвал илүү бас манай аймгийн хэмжээнд хүүхдүүд маань хөгжих юм болов гэж бодож байгаа. Тэгээд Өмнөгов аймгийн маань тамирчид бол сайн байгаа. Гэхдээ яг нь Өмнөгов сумын тэд нар маань хол болохоор бас тэр болох нь одоо хамтарч тоглож чадахгүй байгаа. За энэ тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчдад хандаад. За ингээд нийт оролцож байгаа хүүхдүүдтэй, тамирчидтай бүгдэнд нь тэмцээнд нь амжилт хүсье. Одоо энэ ширээн теннисний спорт нь бол бүх насны хүүхдүүд одоо 8 наснаас эхлээд 80 нас хүртэл одоо насан туршдаа тоглодог хамгийн одоо шилдэг спорт шүү. Бүгдээрээ идэвхтэй энэ спортоор хичээлээрэй гэж хэлсэн та. За баярлалаа.